Southcobe Sense компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Дэвид Бартл нарын удирдлагуудыг Хэл ахвал өгсөн мөнгө угаасан эргэсэж эхлэн улсын мөрдөн байцаах газар шалгаж байсан. Дэвид Бартл нарын удирдлагуудыг ашигт малтамлын газрын дарга асан Батуйг нартаа хууилд нь цуслагдсан лиценз сэргээсэн хэрэгт буруутгаж 2012 оны зунаас эхлэн авилгатай тэмцэх газар шалгаж эхэлсэн ч хэргийг шалгах явцад мөнгө угаасан байж болзошгүй гэх шинэ мэдээлэл гарч ирсэн бол харьяаллын дагуу хэргийг улсын мөрдөн байцаах газар шалгуулахаар шилжүүлсэн. Манай улсад их хэмжээний мөнгө угаасан, төрийн өндөр албан тушаалтнуудад авилга өгсөн гэх хэргийн шалгалтын явцыг хуулийн байгууллагын Баттай их сурвалжаас тодруулахад энэ хэргийг эрүүгийн байцаан шийдэх хуулийн 205-ийн 1-ийн 2 дахь заалтын дагуу төдгөлзүүлсэн. Өөрөөр хэлбэл Southcobe Sense компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Дэвид Бартл мөрдөн байцаалтын явцад ор сургаггүй болсон тул хэргийг бүхэлдэн төдгөлзүүлсэн гэлээ. Энэ хэргийг үргэлжлүүлэн шалгахын тулд ямар тач ор сургаггүй болсон Southcobe Sense компани захирлыг хайж олох шаардлагатай болоод байгаа юм байна.